Сайн байцгаана уу мөнгөлнөөс угта тавтай морил та бүхэндээ энэ удаад My Fault гэх тун сонирхолтой кино ярьж өгөхөд бэлэн болсон байна. Лайк, subscribe дараад мөнгөлнөөс угта ороод ирээрэй. Киноны маань гол дүрийн охин болох Ноу өөрийнхөө амьдралыг хэрхэн бүтлэхгүй байгаа. Мөн хизээч өөрийнх нь амьдралд аз жаргалтай төгсгөл ирэхгүй юм байна гэсэн бодолтойгоор гэртээ ирнэ. Тэднийх өнөөдөр Лондон руу нүүж байгаа. Тэрээр хамгийн сайн найзаасаа салах ёс гүйцэтгэн түүнд өөрийнхөө хамгийн хайртай машиныг бэлэглэнэ. Ноугийн найз залуу орж ирэн тэд хамтдаа Ноуг англи руу нүүх гэж байгаа үнэхээр ааттай. Гэхдээ хоёулаа яаж энэ харилцаагаа авч үлднэ? Би холын харилцаа нь үнэхээр итгэдэггүй гэхэд Ноу хоёулаа энээс илүү зүйлийг давж гарсан штэ. Тэгэхээр гайгүй байж чадах байхаа л гэнэ. Лондон нүүж ирсэн Ноу маань сэтгэл санаа нэг л онцгүй. Харин 20 жилийн өмнө ээж нь нэг залуугаас олж Лондонг орхиж байсан бол одоо яг эсрэгээрээ зүйл болж байна. Ингээд ээж нь Ноог Вильямын хүүтэй танилцахыг хичээгээрээ тэр үнэхээр найрсаг боловсон хүү шүү гэхэд Ноу түүнийг үгүйсгэнэ. Ингээд тэд хамтдаа Вильямын гэрт ирэхэд үнэхээр гайхалтай хар шорд тэднийг угтаж авах ба Вильям ч мөн түүнд маш гайхалтай сэтгэгдэл төрүүлнэ. Наод өрөөгийн танилцуулах гэсэн боловч Наа эвтэйхэн татгалзаад өөрөө байшинтай танилцахыг хүснэ. Ингээд том харшаар дүүрэн явж агаад номын сан, краш, машин мөн өөрийнхөө унтлагын өрөө болон хувцсны шүүгэнүүдийг харахад дээд зэрэглэн туун тансаг гайхалтай энэ бүхэн Наа таалагдана. Гадаа усан санд хүмүүс шуугилдаж байгаар нь харсан түүний хойд ах нэг ингээд зогсож байхад нь ээж нь орж ирээд орой үжлэгтэй гэдгийг сануулснаа мөн миний охин энд тухтай байхыг хичээгээрэй гэд гараад явна. Өлсөж байсан Наа санамсаргүй галтгооны өрөөнд нэгтэй таарна. Тэр хоёрын анхны уулзалт тун онцгүй болох ба Наа нэгийг аавынхаа хөрөнгөн дээр эрхэлж яваад тэнэг бацаан л гэж хэлж байна. Энийг Никийн найз хүртэл сонсно. Ник Ноод хандаж хоёулаа бие биенээсээ хол байцгаая гэж түнд сануулна. Энэ бүхнийг дэвчиж чадаагүй Ноо найздаа Никийн ямар бүдүүлэг байсныг ярина. Ингээд орой болж тэр хэд хамтдаа үйлчлэг рүү явхаар олно. Гэхдээ Ноо үнэхээр гайхалтай хар даашин зөмсөж гарч ирэхэд нэг түүнийг харан алмаарна. Тэдний очиж байгаа үйлчлэг бол Лондонгийн томоохон урлаг соёл бизнесмен мөн тэдний хүүхдүүдийн урагдаж ирдэг үйлчлэг. Энэ үйлчлэгт ирсэн Ноо маань хинээш танихгүй хинтээж үүж хийхээ мэдэхгүй ганцаараа ууж зогсож байхад нь Никийн найз түүнийг анзааран Ник бол аавынхаа хөрөнгөн дээр ууж идэж наригдаг баян айлын мангар бацаа мөрчий буруу ойлгосон байна. Тэр 15 настайдаа такси үйлчлэгээний авь зохиогоо тэрийгээ зараад харин одоо тэр мөнгөөрөө үрж идэж барж шоудож амьдардаг залуу гэж хэлнэ. Ноог ширээнд суухад Никийн найзууд түүний юу хийдэг, хаан сурдаг гэх мэтлэн асууна. Ноог хариулж амжаагүй байхад Ник түүнийг аваад гарна. Ингээд хамтдаа явж байхдаа Ноог би найзаас чинь сая сонссон. Чи аавынхаа далбайн дор байдаг хүү биш болол тэ. Гэхдээ ээжийн хүү байж магадгүй энэ тэ гэж хэлэхэд Никийн үнэхээр их дургу хүрэн түүнийг зам дээр зогсон буулгана. Ингээд зочирдсан Ноог юу хийхээ мэдэхгүй Никийг харааж үлдээд утасныхан цэргэн дуусчихсан алхаж байхад нь Никийн найз нэрээд надаас гуйсан юм аа би чамайг гэрт чинь хүргээд өгье гин. Харин үүнийг сонсон Наа үгүй одоо миний гэртээ харих цаг биш. Чи харин намайг Никийн хаан байгаа газар хүргээд өг гэд тэд хамтдаа Никийн шоудаж байгаа баарнд очино. Тэнд нь Томми гээд залуу Ноугийн ямар үзэсгэлэнтэйг нь гайхаад түүнд уух юм өгнө. Харин Никийг бүжиглэж байгааг харсан Ноугийн дург нь хүрээд шууд ууж байсан юмаа цацснаа. Чи намайг яаж гудамжинд орхиж байна? Танихгүй газар би өвчгсөн бол яах вэ гэд урлаад алхана. Ноугийн толгой нэргээд алхаж чадахгүй байхад нь Ник гэрэн юу болсныг асуухад Томми надад уух юм өгсөн гин. Үүнийг сонссон Никийн дургунд хүрээд Томмиг зохиж аваад мансуурчсан байсан Ноог машиндаа суулган тэд хамтдаа хөдөлцгөн унтаж байгаа Ноогийн чихтийн артлынхын шивээсийг мөн оронд нь хэвтүүлээд хавирганд нь байсан сорвинд хүртэл анзаараад авна. Маргааш өглөө Наа Никээс өчтөр шөнө юу болсон тухай асуугаад Ник түүнийг тоглоом шоглоом болгон өнгөрөөх гэсэнд Наа дургуун хүрэн би чиний нууцлаг парыг чинь аавд чинь хэлчихүү гэд нилээн сүрдүүлнэ. Өрөөндөө ороод Наа Никийн инстаграм хуудсыг нилээн ухаж байхад нь түүний утсанд найзаас нь мессеж ирнэ. Ороод харахад нь түүний хамгийн сайн найз болон найз залуу хоёр нь хоорондоо өмсөж байна. Үүнийг харсан Наа маань үнэхээр төвчж чадалгүй. Шууд л Никийн явах гэж байсан үйлчлэгт нь хамт явхаар болцгооно.
Энэхүү үйлчлэг нь хууль бус дрифт болон машин уралдаанд зохион байгуулдаг. Ингээд тэнд очиод Жена гэх тунд ажгүй охинтой танилцаад өөрийнх нь хамгийн сайн найз болон найз залуу нь яаж өөрийг нь араар нь тавьсан мөн найздаа өөрийнхөө хайртай машиныг үлдээсэн тухайга ярина. Жена харин оронд нь түүнийг найзууд болон найз залуутайгаа танилцуулан яаж тэр суг гаруудаас өшөө авахыг хэлэх үү? Чи хэн нэгэнтэй үнсэлж харин тэр зургаа найз залуу руугаа явуул гин. Наа шинэ найзтайгаа бүжиглэж байхад нь нэг гэрэн түүний чимээгүйхэн газар авчирснаа юу ч хэлэлгүйгээр шууд л үнсээд эхэлнэ. Энэ бүхэнд гайхсан ноо юу ч хийж амжаагүй байхад нэг энэ зургийг чи ашиглаж болно шүү гэд түүнд үлдээн. Жена ноо дээр очин тэр Рони гээд залуу 3 сарын өмнө шоронгоос гарч ирсэн. Мөнхийн өрсөлдөгчөө Никигээ ботчихсон байнга л уралдаан болон зодооны тулаанд түүнийг урайлдаг дууддаг. Гэхдээ энэ уралдаанд Ник хожигдох бахаа гэхийг сонсон Ноо Никийн машиныг унан Ронитэй уралдана. Уралдааны замд эмэгтэй хүн унсан байгааг харсан Рони туган их гайхна. Ингээд манай хоёр барайнд орох төгөхөд манай охин ялна. Энэ бүхнийг харсан хүмүүс алмайрахад бандсан Рони түүнийг доромжлохыг харсан нэг дэсч чадалгүй тэд хоорондоо зодтолтно. Энэ үед цагдаа нар ирж тэдний зодооныг зогсооно. Оройн нь тэд гэртээ ирэн хэсэгхэн яриа өрнүүлж Ноо ааваараа машин хэрхэн унахыг заалгасан тухайгаа ярина. Гэхдээ энэ хоёр хэрхэн бие биен руугаа тэмүүлж байгаагаа ойлгоцгооно. Өглөө нь Никийн аав түүний Николих руу өнөөдөр явах хэвээр мөн явахдаа Ноог дагуулж яваарай гин. Ноо бас юу Никол вэ гэж гайхан тэр хоёр хамтдаа очиход Никол бол миний төрсөн дүү гэж түүнд тайлбарлана. Ингээд тэд хамтдаа цагийг маш зугаатай өнгөрөн юм ярих ба Ноо Никийн төрсөн дүү охин болон ээжтэй нь танилцсан. Никийн ээж Ноотой ярилцах ба өөрийгөө залуудаа маш их архины хамааралтай байсан. Түүнээсээ болоод нөхөр хүүхдээ орхисон тухайгаа ярина. Буцах замдаа Ноод нэг чи бит хоёрын дотны харилцаа энэ гэр бүлд асуудал авчирч магадгүй гэж хэлнэ. Гэртээ уйд гарлан сууж байсан Ноо дээр Дэнер нь түүнийг Ноогийн ээж Рафаэла урьсан байх ба тэрээр түүнийг найзтай нээлж хуурсандаа маш их харамсаж байгаагаа илэрхийлэн түүнд хамаг тайлбараа барж байхад нэг орж ирнэ. Дэн түүнтэй танилцахыг хүссэн боловч нэг түүнийг үл тоон гарахад Дэн Ноогоос нөгөө зурган дээр байсан залуу энэ мөн үү гэж асууна. Ноо Никийн өрөөнд орж ирээд чи намайг үнсхийг хүсчихвэл миний хүслийг биелүүлээд гин. Ник харин Ноогийн хүслийг биелүүлэхийн тулд Дэнд мөнгө санал болгон түүнийг энэ байшингаас даруй явахыг санал болгоно. Мөнгөө авсан Дэн Никэд хандан чи үнэхээр Ноо дурлцж андаа гэж хэлээд нилээн сайн зохиулж аваад хөөгдөнө. Харин гуниглж байсан Ноо дээр нэг гэрэн Дэний өмсөж байсан цамц бодолкийг нь айл хизээний авчихсан хамтдаа шатаан сэтгэл санаагаа өргөцгөөнө. Хэдэн өдрийн дараа сэтгэл санаанд дээрдсэн Ноо Женитэй хамт тулаан үзэхээр талбай дээр ирнэ. Энэхүү тулаанд Ронигийн эсрэг Ник байх ба тэр хоёрын тулаан эхлэхэд Ноогийн өмнөх аимшигтай дурсамжууд нь сэтрэн биений өвөрхөж тулааны талбайг орхиж гарна. Үүнийг харсан Ник яг одоо тулаанаа орхих ёстой гэж бодон түүний араас гарахад Рони араас нь гарч ирэн чи тулаанаа орхин хулцгар зан гаргаж байгаа бол би чиний машиныг авлаа гэд аваад явна. Маргааш нь Никийн төрсөн өдөр болох ба аав нь түүнд зориулж үнэхээр гайхалтай брейкфаст бэлдсэн байна. Ноо Ник хоёр хамт усан санд байх ба Нооч мөн түүнд гайхалтай төрсөн өдрийн бэлэг бэлдсэн байгаа. Чи үүн итгэлтэй байна уу гэд түүнийг хурдны зам дээр машины уралдаанд авч яваад тэр хоёр хамтдаа уралцгаана. Ингэхдээ манай хоёр цагийг гайхалтай өнгөрөөж бие биентэйгээ аз жаргалтай байна. Арай гэрлүүгээ харах замдаа шатхуунд үгээгээр ороод гарахад Рони тэдэн рүү халтна. Манай хоёр сандарсандаа маш хурдан хөдөлцгөн. Энэ бүхнээс стресстэй тэр хоёр найзуудтайгаа хамт ойрхон далайн эрэг орцгоон. Ингээд найзууд нь тэр хоёрыг ямар харилцаатай байгааг нь анзаарч эхлэн баяр хүргэцгэн. Манай дөрөв оройн нь гайхалтай партид орохоор болоод бүгдээрээ enjoy-дон маш гоё хөвгөлтэй байцгаана. Энэ үед бүжгэлж байсан Ноо нэг залуу сонирхон хамт бүжгэлхийг хүсгэд Ноо эсэргүүцэн үүнийг харсан нэг төвчж чадалгүй түүний зохиод авна. Энэ бүхнийг харсан Ноо маань тун их уурлан чи миний амьдралд хэрэггүй надад дахиад хүчрхийлэгч хүн огт хэрэггүй гэж уурлаад түүнийг хаяад явна. Үүнээс хэдэн өдрийн турш манай хоёр бие бинийгээ тоохгүй өөрсдийн амьдралаараа амьдрахыг хичээцгэн. Ноогийн сэтгэл санаа арай дэрдэж Женитэй хамт нэг үйлчлэг дээр ирнэ. Ноог ирсэн байгааг харсан Никийн найзууд нь тэр охиныг харахаар дургу хүрээд ахын жоохон гашраач тийм үү гэд Ноог харанхуй өрөөнд төгжинэ. Харин Ноо үүнээс болж өөрийнх нь харанхуй болон орон зайн айдас нь гарч ирнэ. Ноог хайж байсан нэг гарч ирэн түүнийг айдсаас нь салгана.
Зочролд орсон Нао нэгэд аав нь түүнийг болон ээжийг нь архиухаараа байн хүчрхэлдэг байсан. Өөрийнх нь сорив үүнээс үүдэлтэй мөн түүнийг цагдаа дуудаж өгөн гэрчийн мэдүүлэг өгснөөр тэр одоо шоронд байгаа тухай дуулгана. Ингээд нэг түүнийг харагдаж байхад тэр хоёр бие биен рүүгээ татагдан хамтдаа шүнийг өнгөрөөцгөнө. Хэдэн өдөр өнгөрч манай хоёр илүү дотносон Нао ээждээ Лондон авчирсанд маш их баярлаа, таны зөв байжээ гэж хэлнэ. Харин нэг шөнө тэдний крашн дуу гарах ба хамгаалагч нь очиж шалгахад Никийн найз Леон задуулчихсан хүлээстэй байж гин. Тэд түргэн дуудан байдал бэрхсэнийг ойлгон Нао болон түүний ээжийг буудалд өргөж өгнө. Тэднийг явсны дараа цагдаагийн газраас мөрдөгчнөр ирнэ. Айжгсан охиныхоо царайг харсан Рафаэла түүнд бүх юм сайхан болно. Би чамайг доор хүлээж бай гэд гарна. Энэ үед нь мөрдөгчнөр Рафаэлагийн хуучин нөхөр Наогийн аав нь шоронгоос суллагчсан. Ирээд бүртгүүлэх ёстой цагтаа ирээгүй. Хуурамч бичиг баримт ашиглаад Лондон ороод ирчихсэн. Түүний доор Рони ажиллаж байгаа гэдгийг сонсон нэг. Тэгвэл яг одоо Нао аюулд орчихсон байгаа юм байна гэн. Нао ээж рүүгээ буух гэж байхад нь лифтэнд Рони зогсож байх ба тэр түүнийг аавд нь хүргэж өгнө. Дугаараа нуудлсан дуудлага орж ирэхэд Вильям түүнийг авна. Нөгөө талд нь Наогийн эцэг байх ба надаа Нао байна. Та нар $1 сая бэлд. Тэгээд солилцоо хийж болно гин. Юу ч хийж чадахгүйдаа бухимдаж сууж байсан нэг Гевгент Ронигийн авч явсан машинд нь өөрийнх нь чагнах төхөөрөмж байгаа гэдгийг санан цагдаа нарт хэлнэ. Рони Нао дээр ирчихсэн Никийг хэрэг үзэн яддаг. Мөн түүнийг яаж алахыг хүсдэг тухайга түүнд ярина. Энэ үед нь нэг айл хизээний тэдний байршлыг олчихсан хүрээд ирнэ. Үүнийг харсан Рони үнэхээр их баярлан Никийг амдаж байгаад түүнийг заамдаж аван тэр хоёр нэлээд ноцолдож байгаад Рони Никийн гиз рүү сүлбээд өөрөө зохиулаад ухаан алдана. Наогийн аав түүнийг барьцаалан бууд тулган машинаа унахыг тушаана. Араас нь нэг мөн хөөцөлтөн тэр гурав хамтдаа хотын гудмаар нэлээн хөөцөлтний эцэст нэг урд талд нь гарч ирэн машинаа зогсооно. Харин Нао хурдаа хасаж чадалгүй Никийн машиныг мөргснөөр тэнд томоохон осол болно. Ингээ паникнд сууж байсан Наог аав нь гаргаж ирэн түүнийг барьцаалж байх үед Нао Ник рүү гүн түүнийг хамгаалах үед цагдаа нар түүний аавыг буудан хөнөөн харин Ник шархаад ийлгүй ухаан алдаж унана. Энэ явдлаас хойш 6-7 хоногийн дараа Нао гэр бүлийнхэнтэйгээ хамт цагийг өнгөрөөж байгаа харагдана. Нэг айл хизээний эдгэрч гисэн нэлээд том сорвтой. Тэснээ бороо орох гэж байхад нь Наог тэврээд шууд хамтдаа усан бассейн руугаа орно. Харин гэрийнхэн нь бөөндөө хамт гэрлүүгөө орохдоо түүний эцэг их хоёр тэр хоёр ямар нэгэн учиртай болоогүй үстэй. Тэгвэл ч асуудал шүү. За гүү илгүүдээ гэж бодож байгаагаар кино маань дуусаж байгаа юм. Та бүхэнд маань кино маань таалагдсан бол лайк, subscribe дараарай. Ингээд түгэж ядахаараа түгээцгээе.